Нийгмийн даатгалын ерөнхий хуульийн 25-ын 1 заасны дагуу ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 5-ны дотор тайлан аялгыг тухайн өдөр нийтээр амрах баярын өдөр эсвэл амралтын өдөрт харах юм бол дараагийн өдрөөр нь тооцож нийгмийн даатгалын тайлан аялгыг нэ. Нийгмийн даатгалын ерөнхий хуульийн 21-ийн 1 заасны дагуу тухайн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцсон нийгмийн даатгалын санд төлнө. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг байгууллагын тамгаар баталгаажуулж нийгмийн даатгалын байр загчид өгч баталгаажуулаа. Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлахыг нийгмийн даатгалын портал зэгийн даатгалын сайтаар орж лавлгаа эзнээс авах боломжтойгоо. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5-1-ийн 1 заасан насанд хүрсэн иргэн өөрөө хүсвэл тухайн хуулийн 6-1-ийн 1 заасан буюу тэтгэврийн даатгалын төрөлд даатгуулахгүй байж болно.